Ажил хийвэл ам тосдно хэмээн ярихын нэрийг Чулуунбаяр гэдэг. 2017 онд нүүрс тээврийн автомашин барьж явахдаа аваарт орж 2 хөлөө алдаж тэрэгцэрт хадагдсан ч өнөөдөр амьдралаа хөл дээр нь босгож чаджээ. Түүний хувьд амьдралын бүхий л бэрхшээл зовлон даван гарч гэрийнхээ нэг өрөөг тогтжуулж өрхийн үйлдвэрлэл эрхлээд 2 жилийн нүүрийг үзэж буй. Тэрээр төр хорооноос гурил будаа горлол суухгүй хөдөлмөрлөж явахад болно доо хэмээн бидэнд ярьсан юм. Та хийгээд нэг 2 жил гарan болж байна. Анх одоо би нэг зөөрэ дашчуулын хийдэд очиж лавсур ингээд нэг лам үнтэй уулзч. Тэр юма танилцуулж байгаа тэр хүн надад анх санаа хэлсэн байхгүй. За одоо ингээд монголчууд өөх тос итгэ байсаа. Тэгээ малын буян их хаягдчих газар болгогдож байна. Тэгээд нэг ийм хуучин монгол уламжлал аргаараа сайхан угаа цэвэрлээ шаргаагаад ийм цулын тос хийвэл яад юм бэ гэд анх санааг нь хэлсэн. Тэгэл тэрнээс хойш ер нь тэгээд хөгжүүлэл явж байна. Өөрөө хөдөлмөрлж мөнгө олж исэн хүн чинь нөгөө гівгэнт ингээд ямар ч хөдөлгөөнгүй болоод хажууд гаягаа авч чадахгүй тийм болохоор чинь их л бухимддаг байсан. Гэхдээ нэг 2 охинтой тэгэл ер нь 2 охин маань баг байсан дөнгөж нэг нь баг нь 1-р ангид орсон, том нь 3-р анги. Тэгэл энэ хоёрыг л бодсон шүү дээ. За энэ хоёр маань одоо том болно, их сургууль сурна, тэр болтол би одоо тэнхрэхгүй бол болохгүй гэд тэгээд л ер нь нөгөө тэнхрээд одоо нөгөө шокноосоо гараад тэгээд нэг ах дүүнэр маань нийлж гад ийм Порус гэдэг машин авч өгөөд тэгээд таксинд явлаа. Турк бараа хургалтыг нөгөө каргонд явж үзлээ. Тэгээд ямарсан юм хийсэн сайхан юм юудж байгаа. Тэгээд хамгийн ер нь тохиромжтой энэ хийхэд яг нөгөө өргөж юу яа чадахгүй боловч ингээд бусад ийм жижиг шажиг одоо хайлуулах одоо савлах шошго мошгоо наах ажлыг бол нөгөө яг надад тохирчод байгаа байхгүй хийхэд бус тийм нь бол манай өнгөрөх одоо зөөх юмнуудыг хийчихдээ. Тэгэхээр энэ бизнес одоо өрхийн үйлдвэрлэл маань бол ер нь л яг тэрэгцэртэй өнд одоо хөгжлийн бэрхшээлд өнд бол их тохирж байгаа. Тийшээ шанагдаж хийгээл тэгэл эндээ сууж тэр цоргоор нэг гойжулж савруугаа хийгээд өглөөр хийхээ тагийн навлын шошгонаа тэгээ баркатлна гэлээ. Хамгийн сүүлчэн хатан баркатлаар дуусч байгаа юм да. Ийм саунд хийдэг байхгүй юм. Энэ болохоор 1 литртэй нөгөө нь болохоор ийм энэ болохоор 500 грамтай гэдэг. Гацааж авахж олохгүй ч гэсэн тэгээ ямарчсан боломжийг одоо ямарч нэг төр засагч юм одоо нэг хорон дарах хэсгийн даргийнхаа гарыг хараад нэг гурилгуудаа өгчих болоо гэж гордоод юу хүлээгээд авахааргүй өөрөө мод төлөг авчин сайхан бас боломжийн амьдрал ямарчсан. Ахаж гэсэн өөрөө айгу сэтгэл өөдрөг гэдэг байхгүй. Тэрнээс би л хөлбөө би л хөгжлийн бэрхшээлт би л ядарсан надад тусал гээл тэгэл нэг тэгээд хүн өгсөн юм үрээд ч юм уу дууссан бол бас хүн хэцүү шүү дээ. Хүнд одоо ингээл ер нь тооцоолох чинь ер нь том жижиг чинь 4-5 мянга зилжээ нэг 4-5 мянган цав юм зарсан гэж 2 жилд 10 мянга гэдэг ч одоо их л том боёо үлдэж тий. Тэгээд яг хөө мэдээж бас нэр айл амтан том бас гайгүй нэр үнэтэй айлууд бас ярьсан тий. Яста буянтай юм хийж тоос тортох багтай юм байна. Гэвч ер нь бол их л буянтай ажил хийж байгаа залаа шүү л гэж магтаал авна. Онцлог гэх юм бол энэ зүгээр яг нэг хуучин малчин бидний л уламжлал байхгүй одоо би ч одоо имээ өөгийн хөөхөд бас ингээл хөөхөд тогтч өдөө бид нар ч ингээл хоолныхаа тосмосыг имээ шаргаагаал орой зул ч юм уу бад юу байраал одоо нулаа ховор үед одоо нэгсэндээ л зулал барьж исэн байгаа байхгүй тий. Тэгээд яг одоо лавсур ингээд том лам хүн бол хэлж ил байгаа юм л да өөх тосол асар их хаягдж гин ингээд газар шингэж гин. Тэг яг нөгөө буцаага шаргаагаад ингээд зул барих чинь нөгөө бас малын буян мал их баярлдаг юм аа гэж тэгчээс үхгүй энэ бол нэг уснаа бас дахиад давхар буян үлдэж байгаа юм шүү л гэж хэлсэн. Тэтгэмж халамж гэдгийг ах нь бас жоохон тийм юу гэдэг юм аа. Одоо яг үнэхэрийн улс их орондоо зүтгээд одоо насны эцэст ганц би жоохон ядруухан яваа хөгжүүлэлтээ бол ахиу хол өгчмөр санагд. Одоо би бол баг одоо ингээд өрхийн үйлдвэрлэлээр эрхлээд ингэж байгаа болохоор миний 300 мянгыг бараг тэр их өгсөнд өгөөд төлөөнөөс нь ахиу хүн тий
Тэр мэрийгээ бас нэг тийм уян хатан бас нэг боломжийн үнийх нь бол заавал халамж өгөх гээд яа тийм бэ. Өглөө хүн оройч хөл үзэж байгаа 115 мянган хүний 80% нь хөдөлмөр эрхлэх чадвартай байна гэж. Тий. Төлөөр үлдсэн 20% нь хандлал нөгөөл зарим нь бол үнэхээр хөдөлмөр эрхлэх боломжгүй хүмүүст нь бол хандлах хэрэгтэй. Тэгээ хөгшчүүл бас л өрөвдмөр шүү дээ. Одоо ингээ гэр ороолоор явах насаараа зүтгэсэн. Тэгэл өөр хүүхэд муутай ганц нэг хоёр хүүхэдтэй тэр нь бурхан болцсон. Тэгэл өгөж болтгоо тэгэл өөрөө ганцаараа зүтгэж яваа хөгшчүүлээ харахаар өрөвддөг шүү дээ. Тэгээ авж байгаа тэтгэвэр нэг 600 мянга өөр юм тэр нь хаанаач хүрдэг. Тэднэрт бол хандлах хэрэгтэй шүү дээ. Тэдэргүүл хийдээ залуу насндаа улс орондоо хөгжүүлсэн чи тий. Бахан тэгэл ер нь 100 мөн салаа, баруун салаа, дайрх тод ингээл ер нь хэдэн гэр хороолтлоор ер нь явхад бол тиймэрхүү хөрчүүлэх таар шүү дээ. Тэгээд яг нэг голцоо нөгөө бэлэн мөнгөөр тооцоо хийдэг болохоор тэгэл нэг зарим ядарсан имийг бол одоо нэг сүв аваад уучиж нэг 5-10 цаас өгнө шүү.